Ийхүү 436 жилийн өмнө Бурхан багшийн шүдийг Монгол улсад залан авчирч байсан тогтоогдож байгаа юм. За Ажаар Ямбучи гэх хүн Бурхан багшийн шүд мөн гэж анх итгэн сүсгэн залбирч байсан юм байна. За энэ итгэхийг Хятад, Тайван, Сингапур, Япон зэрэг орнуудад Бурхан багшийн шүд байдаг гэж байгаа. Ийхүү Монгол улсад буюу дэлхийн 7-д хооронд Бурхан багшийн шүд байдаг нь нотлогдож байгаамаа. За Бурхан багшийн шүд гэдэгт нь яаж итгэж байгаа юм бэ? Яагаад энэ зүйл ярьж байгаа юм бэ гэж асуухан гарах бах. Тэгвэл салбарын сайд буюу боловсрол сошиал ухааны сайд Отхон Майраас тодруулсан яриаг танд хүргье. Одоогийн байдлаар бол 3-4 судар дээр голцсон 17 18 дугаар зууны үеийн судар дээр Монгол ар халахад буддийн шишин дэлгэрч эхэлсэн үетэй холбогдуулсан судрууд дээр 3 дугаар Далай лам Содом Жамцаас Автасан хаанд өгч явуулсан гэдэг ийм мэдээ баримтууд бол гарсан байна. Хэд хэдэн судраас гарлаа. 2 дугаарт энэ үзмрийг бол тухайн үед нь Эрдэнэ зуу хийдэг бас гол дугнуудын нураасан шүү дээ. Тэр нураахаас өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан Гиндэнгүй өөр хангаагаас авчирч энд бас шинжлэх ухааны академид шилжүүлж исэн баримт нь бол олдсон. Бурхан багшийн шүд хаана байгаа юм бэ гэж та асуух. Тэгвэл салбарын сайдын хариулж байгаагаар монголчууд нэлээд сүсэг бишрэлтэй учраас одоохондоо шүдийг хаана байгааг нь нууцлж байгаа. За олж уулчлалыг хөгжүүлэх олон нийт дэлхийн анхаарлыг Бурхан багшийн шүд дээр төвлөрүүлэхийн тулд судлаач шинжээчдийн баг гарган ажиллаж байгаа гэдэг ийм тайлбарыг бидэнд хэлсэн юм аа. Яг энэ Бурхан багшийн эренсрэл гэж нэрлэдэг л дээ. Энэ эренсрэлийн хувьд бол судалгаа бол гүйцэтгсэн тогтоогдсон. Одоо бусад дэлхийн улс орнуудад байдаг бас ганц хэд эренсрэл байгаа. Тэгээ тэр эренсрэлтэй адил одоо чанар илрүүлж байгаа энэ төр гэд тэр зүгээрээ бол тогтоогчод байж байна. Энэ шүд олон зуун жилиг дамнан он цаг үеийг даван тулсаар ирсэн. Тухайлбал халхойрдын дайн, галдан бошигтын догшин ташуур, шашин, лам нарыг хэлмэгдүүлэн олноор нь устгасан тэр үе. Мөн сүм хийдэг үнсэн товрог болгох Сталины тушаал, ногоо малгатнуудын хурцгаараа үзэл суртлын хатуу хяналтыг даван туулж энэ өдрүүдэд сүсэг залбирал дагуулan үлдсээр иржээ. Бид энэ тухай үргэлжлүүлэн мэдээлэл нь шууд болортой мэдээллээ.